Орой минь дүүргийн үзэгчтэй. Тэгэхээр энд гарц байна нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв та номын сангаар хизээ очсон бэ? Мэдээж энэ талаар судалгаа хийгээд үзэхээр та номын санд очиж гэнэ үү, ном уншиж гэнэ үү гэсэн маш олон асуултууд араасаа уран гарч ирэх болно. За ингэж. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ сэдвээр ярилцахаар нэвтрүүлэгтээ судлаач, зохиолч, мэргэжлийн байгууллагын төлөөллийг урьдчилсан байгаа. Тэгэхээр хоёулаа одоо зочдоо танилцуулъя. За ингэж зохиолч, нийтлэлч, номын чимэд. За энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийн зочин бол сэтгэл судлаач Должин. Сайн байцгаана уу. За үндэсний төв номын сангийн ном зүйч Бат Эрдэнэ, утга зохиол сүм судлаач Батгуйг, ирээдүйн Нобелийн шагналтууд номын сангийн эрхлэгч Баццэг нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд баярлалаа. За тэгэхээр би бол номыг маш сонирхолтой хэлбэрээр унших дуртай. Яагаад гэвэл би номыг хэвлэмэл байдлаар унших дуртай Бат хоёроо. Тэгэхээр манай Бат хоёрын хувьд бол номыг их өөр хэлбэр өнцгөөс унших дуртай гэсэн. Миний тохиолдол орчин цагийн залуучууд л одоо маш их завгүй болсон. Тийм учраас би номыг захин хэлбэрээр унших дуртай. Яагаад гэвэл захин ном надтай 24 цагийн турш хамт байдаг. За түр яриагийн таслыг 24 цаг гэж штэ. Интернет байхгүй тохиолдол яах вэ? Сүүлийн үед захин орчин хөгжсөн үед одоо хүмүүс аппликейшнуудыг маш ихээр хийх болсон. Тийм учраас би утсан дээр нэг аппликейшн татаад тэгээ хийцэн тохиолдолд би тэрийг дэлхийн хаанч байсан би унших боломжтой гэсэн. Би бас хэвлэмэл номыг бол хүний эрүүл мэндэд илүү найдвартай хор хөнөөлгүй гэж боддог. Ялангуяа цахим ч юм электрон номын сан бол хүний нүдний хараанд муугар нөлөөлөх юм болов уу гэж би бас харддаг юм аа. Сүүлийн үед болохоор номын худалдаа гэдэг зүйл одоо маш өөр түвшинд хүрсэн. Ягаад гэвэл одоо eBay ч юм уу, Amazon ч юм уу энэ сайтууд дээр ном авахдаа хэвлэмлээр авах уу, захимаар авах уу гэсэн хоёр сонголт ирсэн. Бас нүдний хараа эрүүл мэнд гэдэг зүйл дээр бас нэг шинэлэг технологи гарч ирсэн. Kindle book гарч ирсэн. Одоо миний энэ барьж байгаа шиг ийм таблет. Тэр нь болохоор ингээ миний харааг мутахгүй яг намайг уншихад зориулсан том жижиг хэмжээтэй тийм Kindle book-уд буюу жижиг хэлбэрийн захим номнууд маш ихээр гарсан байгаа. За тэгэхээр бид хоёр өнөөдөр нэвтрүүлгэхээ 50 минутын хугацаанд захим номын сан, хэвлэмэл номын сангийн тухай бас ярих юм бол их олон асуудлыг хөндөх байх. Гэхдээ өнөөдөр хамгийн одоо манай студид ирсэн зочдоос манай хүмүүс ер нь ном уншиж байна уу гэдэг сэдвээр нэвтрүүлгэхээ ярилцлагыг эхлэе гэж бодож байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Манай монголчуудын хувьд ном уншиж байна уу гэдэг асуулт байна. Тийм. Бид ч нэг хэсгийг сайн уншдаг байлаа шүү дээ. Намайг хөөхт байх үед 70-80-аад оны үед тэрнийг сайн уншдаг байсныг одоо нотлох баримт гэхэд нэг ном дунджаар ер нь доотлол нь 10,000. Ер нь тэгэл 15-20-30 мянга хуваар хэвлэгддэг байсан үе. Их ч олон ном гардаг байсан. 80-аас 84 онд орчуулж гаргасан зөвхөн дэлхийн янз бүрийн орны хэлээс орчуулж гаргасан номнуудыг нэг каталог үзэхэд 99 орны 1700 гаруй гарчиг зохиол тэр одоо томоохон орманууд ч байна. Өгүүлэг нийтлэлүүч байна. Одоо бүх төрлийн утга зохиолын бүх төрлийн зохиолууд орчуулсан байсан. 4 жилийн дотор 1800 гаруй. Тэгэхээр тэр үед бол сайн уншижсэн гэж би ойлгодог. Одоо ягаад би энийг ярьж байгаа вэ? Одоо түүнтэй харьцуулж үзэх гээд байгаа. Одоо бол миний мэдгээр нэг ном дунджаар 500 ширхэг хуваар хэвлэгддэг. Ер нь. За сайн хэвлэгддэг номууд бол би нэг 10,000 гарч хэвлэгддэг номууд. Гэхдээ тэр нь тунд цөөхөн. Дийлэнх хүн 500 хуваар хэвлэгддэг. 3 сая хүнд нэг ном 500 ширхэг гэдэг бол харамсалтай бага тоо. За олон улсын нод гэдэг судалгааны байгууллагын судалгааг би 2 жилийн өмнө үзэж байлаа. Тэр судалгааны байгууллага 7 хоногт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ гэдэг үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр уншдаг ард түмнүүдийг жагсаасан байсан. Эхний 50 орныг жагсаасан байсан. Манай улс тэр 50 дотор нь харамсалтай байгааг байсан л да. Тэгээд бид 50 дотор нь байгаагүй бол ер нь хэд орчинд байх бол 70 орчинд байх нь 100 орчинд байх нь өгөөл 55-д нь байсан юм уу гэд хацуулсан судалгаа хийж үзсэн. Тэр мэдээж бид нар мэрэгжлийн судалгааны баг биш учраас зарим алдаа гарсан байх. Гэхдээ ер нь хамттай ойролцоо судалгаа хийсэн болов уу гэж боддог. Тэгэхдээ ямар аргаар хийсэн бэ гэхээр тухайн жагсаалтанд орсон 22 23 дугаар байранд орсон Англи Америкийн уншигчдыг одоо нэг жилд уншдаг одоо худалдан авдаг номтой манай Монголын зах зээл дээр зарагддаг номтой харьцуулж үзэхдээ 100 Англи Америк хүн жилд 467 ширхэг ном худалдчихсан байв да. Манай доктор 100 монгол хүн нэг жилд 20 ном худалдчихсан байв да. Даруй 20 дахин
Тийм бага байна. уншиж Уншсан биз дээ. тий 22 23 дугаар байранд орсон орноос бид 20 дахин бага гэхтэр чухам хойшоогоо хэд орчинд байх нь л Ойлгомжтой болох биш. ойлгомжтой гарах болов гэж бодож байгаа. А гэтэл Англи Америкчууд маань ер нь ном уншдаг ард хүмүүс маш сайн уншдаг ард хүмүүс шүү дээ. За миний мэдих одоо метронд За. за автобусны буудлын дээр гол одоо кафе ингээд хүлээж сууж явахдаа ном уншаагүй сууж байгаа хүмүүс нь Бараг ховор байдаг шүү дээ. үзэгддэг. Гурван одоо Вашингтоны метронд гэхэд суугаа явж байгаа 3 хүний 2 нь ямар нэгэн байдлаар ном уншдаг. Тэгэхээр тэр тэргүүн байр эзэлсэн 20-оос урд байр эзэлсэн орнууд бол яаж уншдаг нь ойлгомжтой. За тэндээс бас нэг зүйл ажиглагдсан. Юу гэхээр шил 1-р байранд Шанхай орчмын бүс нутаг амарсан ба хятадтай. Хятад нийттэй биш л дээ. Өнөөдөр Шанхай бол ер нь Азийн төдийгүй дэлхийн урлаг соёлын шинжлэх ухааны төв болох тал руу орж ирж байгаа. За танаас нэг тодруулах асуулт асууя. Өнөөдөр манай залуучуудыг ингээд зарим хүмүүс хэсэг нэгэд уншаад байна те. Зарим хэсэг нь уншихгүй байна. Таны бодлоор уншиж байгаа хэсэг нь их үү? Уншихгүй байгаа хэсэг нь их үү? Та энэ дээр нэг товчхон дүгнэлт хэлээч. Сүүлийн нэг 6-7 жилийн нөхцөлийг хараад байхад залуучууд ном уншдаг хандлага бол өссөн. Гэхдээ бид нарын хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүрч чадаагүй гэж харж байгаа. Би зүгээр дахиад яг энэ талаар нарийн судалгааг болох тодорхой тоо хэлж чадахгүй байна. Ямар ч үсэн өсөж байгаа. За энэ талаар бас Батбаяг судлаачаас бас тодруулга авъя. Яагаад уншихгүй байна гэдэг дээр таны та саналаа хэлээч. Би бол байр суурь бас нэг арай өөр байна. За. Яагаад гэвэл намын чамд ахын ярьж байгаа тэр 80 70 80 онд бол биднэрт ямар нэг хэмжээгээр бол ирээдүгөө ном уншуулах бодлого байсан. 90 оноос хойш үндсэндээ Монголд бол энэ ном соёлын бодлогод алдагдсан шүү дээ. Тэрийг бид нэгдүгээр хүрээш өрөх ёстой. Тийм шүү. Хоёрдугаарт бол нэгэнт ингээд яг үнэндээ бол хоосрол зэхвэрлийн 20 жилийг бол бид нэр туулчлаа шүү дээ. Тэгэхээр тэр хоосрол зэхвэрлийн 20 жилд биднэрт юу хэрэгтэй байсан юм бэ гэхээр ходоодоо хоолтой байлгах гэсэн үндсэн хүний байгалийн хэрэглээл чухал байсан болохоос биш. Энэ оюун тэрхний асуудал бол үндсэндээ орхигдсон байхгүй юу? Орхигдсон байхгүй. Шалтгаан нь бол цаанаа бол тэр нийгмийн түүхийн нийгмийн шалтгаантай. Нөгөө талдаа бол тэр 90-ад оны дунд үед бол манад номын цангийн уншигчид бол эрс багассан шүү дээ, тий. Тэрний цааш шалтгаан нь юу байсан бэ гэхээр бид нар бол уг нь бол өөрсдийнхөө энэ амьдралын төсөөллийг их ирээдүг их өөдрөгөөр харах юм бол тэр хоосрлын цаг үеийг бодвол өнөөдөр бол харьцангуй харин залуучуудын дотор бол ном унших хандлага бол сэргэж байгаа байхгүй юу. Гэтэ энэнд юу нөлөөлөд байгаа юм гэхээр төр засгийн сайндаач биш, төмөн олон ухаан сууж байгаатай ч биш. Тэр нь яг гэхээр гаднаас ирж байгаа энэ мэдээллүүд хүн өөрөө өөрийгөө хөгжүүлээ боловсрыг бол номтой нөхөрлөхөөс ямар ч гарч байдгүй байна гэдгийг бол ойлгож ухааруулж эхэлж байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр сэтгэл судлаачийн хувьд ер нь хүүхэд залуус маань ном уншснаар бас оюун сэтгэхүйд ямар өөрчлөлтүүд өгд юм бэ? Эрэг хандлагууд нь юу байдаг юм бэ? Зөвхөн хүүхд залуучуудын хувьд биш л дээ. Ер нь бол бүх насны хүмүүсийн хувьд ном унших нь өөрөө давхар ач холбогдолтой гэж үздэг байгаа. Зүгээр л хамгийн энгийн байдлаар тайлбарлах юм бол бид нар ном унших тусам тархины үйл ажиллагаа улам одоо хурдцтай болж идэг гэж тайлбарлаж болох нь л да. Унших чадвар сайжирч байна тий. Дүүшин жилийн хийх чадвар сайжирч байна. Анхаарал төвлөрөлт одоо илүү сайн болж байгаа жишээтэй ой тогтоолт бас сайжирч байна. Тэгээд ер нь бол ингээд судалгаануудаас харахад тэнэгрэл болоод үтэл насны тэнэгрэл гэдээ байна тий. Деменци болон Альцгеймерийн өвчлөлөө тусах магадлал ном уншснаар 2.5 дахин буурчна гэдэг тийм дүн шинжилгээ бас судалгааны үр дүнгууд бол байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг бүх насныханд энэ ном унших нь өөрөө маш олон ач холбогдолтой. Яг одоо жишээлбэл бид нар биеийн тамирын дасгал хийгээд өөрийнхөө биеийг эрүүл чигээр гоё болгож чаддаг бол ном уншснаар мөн дээр нь магадгүй шатар тоглосноор өөр оюуны одоо идэвхтэй дасгалуудыг хийснээр яах вэ гэхээр ерөөсөө л бид нэр тархиа дасгалжуулж ийн илүү эрүүл амьдрах хэм маягийг олж авч ийн гэсэн л үг болно л доо. За баярлалаа. За одоо студид манаас оюутнууд хүрэлцэн ирсэн байгаа. Ер нь оюутнуудын тухайд та нар хэр их ном уншиж байна вэ? За энэ нүдний шилээ залгасан. Орчин тойронд чи огт ном уншихгүй залуус хэр их вэ? Оюутнуудын хувьд орчин тойронд ном уншихгүй байгаа оюутнууд бол ер нь залуусын хувьд бол их байгаа. Түгээмэл ерөнхийдөө. Яагаад вэ гэхээр би хувьдаа бодоход ер нь одоо бидний амьдарч байгаа нийгэм бас зөвхөн ном гэлтгөө сонирхол татах маш их олон хэрэгцээ бий болсон. Түүнээс шалтгаалаад бас ном унших байгаа. Гэтэ миний өөрийн хувьд, миний эргэн тойрны хувьд бас харьцангуй ном уншдаг хүн
цөөнгүй байдаг. Тий. Тэгээ номын сан хичээлтэй холбогдуулаад яг бид нар бол оюутан. Хичээлтэйг холбогдуулаад ном судлах хэрэг гарна. Өөрийн сонирхлоор утга зохиол ямар нэгэн сонирхолтой байдлаар ном уншина. Тиймэрхүү байдалтай байгаа. Ер нь ингэж байгаа шүү дээ. Өнөөдөр бас нийгмийн дийлэх чиг хандлага одоо энэ залуучууд ингээ уран зохиол, сонгодог зохиолуудыг ерөөсөө уншихгүй байна. Та нарын тухайд бол одоо сонгодог зохиолуудыг хэрэг уншиж байна вэ? Уншиж байгаа номныхаа төрлөөс хаваалцаач. За миний хувьд утга зохиолын одоо яг Чанмын Сүмтэй бодрын чулууч гэх юм уу тийм нэг утга зохиолын талаар л ном ер нь сонирхож уншдаг. Аха, чиний хувьд? За миний хувьд гэх юм бол одоогийн байдлаар бол Америкийн нэгдсэн улсын үл хөдлөх хөрөнгийн одоо хаан гэж нэрлэгдэх Дональд Трамп гэдэг хүний хэрхэн баяжих вэ гэсэн номыг уншиж байгаа. За. Миний хувьд бол Навсаа зохиолчийн Цэнхэр сэлэн гэдэг романыг уншиж байгаа. Энэ хүч зохиол дээр нь болохоор 39 оны эсэргүүний талаар гардаг. Миний хувьд бол эсэргүү гэсэн тэр нэг хар бодлыг арай өөр өнцгөөс нь харахад илүү тусалсан гэж бодож байгаа. Танаас нэг асуулт тодруулах асууя. Ер нь өнөөдөр залуучууд, өнөөдөр монголчууд ном уншиж гин үү, уншихгүй байна уу? Таны бодол юу вэ? Ер нь бол уншихгүй байгаа. Яг Одоо гэхдээ манай оюутан залуучууд бол уншихыг одоо хичээж гин, номны худалдаа бас харьцангуй бидний хооронд ингээд номны талаар яриа илүү өрнөдөг болсон. Ер нь бол идэвхжүүлэлт бол маш хийгдэж байгаа. Сүүлийн үед бас сошиал медиа буюу захин орчин Facebook те нүүр ном буюу энэгээр бас номоо солилцох, номоо хэрэглэх тийм группүүд л маш их болсон дээ. Тэрэнд ер нь оюутнууд хэрэг хамрагддаг бай. Тийм тэрэнд бол ер нь олон байдаг шүү. Олон ч групп байдаг, олон ч гишүүнчлэлтэй. Ингэснээрээ бид нар нөгөө нэг Facebook нүүр ном гэдэг байгаа энэ зүйлээрээ бас хэвлсэн ном те цахим номыг унших илүү олон боломж гарч ирж байгаа. Ингэснээрээ оюутнууд маань бас ирээдүйд илүү их ном уншдаг болох байхаа. Тэгэхээр нэг зүйлийг тодруулж асууя. Бид хоёр нэвтрүүлгийнхээ ихэнд захим ном унших нь дээр үү аль эсвэл хэвлэмэл ном унших уу гэж ярьчихсан шүү дээ. Яг түүнтэй адилхан та бүхэн ямар төрлийн номыг унших дуртай байна? Миний хувьд бол хэвлэл номын илүү тэг гарт баригдаж байгаа, илүү боддоор төсөөлөхөд илүү дээр юм болоо гэж боддог. За чиний Хэвлэмэл. тэглгүй яах вэ? Би бол захим ном унших дуртай гэдэг талаараа та бүхэнд хэлсэн те. Захим номын талаар бас дахин нэг мэдээлэл хэлэхэд ер нь захим номын худалдаа, захим номын идэвхжүүлэлттэй бас нэг ийм зүйл байд юм байна л да. Дэлхийн нийтэд одоо жишээ нь номын сангуудад ганцхан байдаг те ховор ном те жишээ нь одоо за Библи бол маш олонтэй. Жишээ нь монголчуудын хувьд л одоо нүдэлж ард түмэн учраас тийм ном судраал одоо маш их нэг 9 эрдэнэр бүтээсэн байдаг те. Энэ ном судруудыг болохоор ихчлээ одоо захим номд оруулах хүмүүсийн хүртээмж илүү их гэж боддог. Та нарыг би бас захим ном, хэвлэл номыг бас хослуулж уншаасаа гэж бодож байна. Энэ бол одоо хамгийн шилдэг тийм зүйл болно шүү. За тэгэхээр судалгаагаар бас харахад хүмүүс ер нь ямар төрлийн ном уншиж байгаа юм болоо гэж үзэхэд ихэвчлэн за би хэрхэн баяжих вэ? За эсвэл яаж одоо сайн хайнтай учрах уу? Эмэгтэй хүний нас 20 наснаас эхэлдэг үү гэдэг юм уу? Амьдрах ухаантай холбоотой эсвэл зөвлөмжтэй холбоотой ном илүү их уншаад байна гэсэн хандлага байна. Ер нь бол номын худалдаагаар би ингээ яваад үтсэн л дээ. Ер нь хүмүүс ингээд ямар ном аваад байна вэ гэсэн чинь одоо бас нөгөө л нэг захим орчны асуудлын дээр хөндөгдөж байгаа байхгүй юу вэ гэсэн чинь нэг хүн одоо нэг алдартай хүн ч юм уу одоо нийгмийн нэг дийлэн хэсгийг байлдан дагуулдаг хэсэг хүмүүс уран зохиолын ном хичээн одоо аюур зан үлзий төгс одоо бат хэрэгсдмаа одоо номын чимд ах ч юм уу энэ мэт зохиолчдын номнуудыг уншаад өөрсдөө сэтгэлийг ингээ бичдэг юм байна л да. За би энэ номыг уншсан чинь нэг ийм зүйлийг ойлгосон. Та энэ номыг уншвал ийм зүйлийг ойлгох шүү гэсэн тийм дам ярианаас үнслээ дараагийн унших тийм гарцууд нь бий болдог. За тэгэхээр эрдэнэ зочдоосаа асууя. Ер нь манай уншигчд маань ямар төрлийн номыг илүүтэй уншаад байна вэ? Судлаач Батбаяг асууя. Яг нарийн судалгаа хийсэнгүү. За. Гэхдээ ер нь хаа газрын уншигчдын бүтцийг ажиглаж байхад бол Англид шалгаагүй, Америкт шалгаагүй, тэр их уншдаг газар шалгаагүй. Нийт уншигчдын дийлэнх хувь нь бол тэрүүний өөрөө чи ярьдаг хэрхэн баяжих байг л уншиж байгаа. Хэрхэн баяжих байг л уншиж байгаа. Ер нь бол бөөр сүртэй утга зохиол бол аль ч цаг үед бол цөөхөн уншигчтай байсан. Яагаад цөөхөн уншигчтай байсан бэ гэхээр тэр уншигчдаасаа илүү их нарийн мэдрэмжийг шаарддаг. Илүү боловсролыг, илүү сэрхүүг, илүү ухаарлыг шаарддаг учраас бол тэр хүний ном уншиж байгаа үйлдэл нэг боловч түүнээс шаарддаг шаардлага нь бол өндөр болдог. Манай үндэсний сонгодог утга зохиолыг ч гэсэндээ нийт монголчууд 2 сая юм уу 3 саяула сонирхоод уншлаа гэхэд тэр ном бол мэдээж яг үндэсний утга зохиолынхон шилдэг юм уу сонгомжтой хэмжээний бүтээл байх магадлал бага. Ягаад гэвэл
сонгомол байна л гэдэг чинь оюун санааны хувьд бол тодорхой шалгуураар бүтээгдэхтэй ч мөн адилхан өндөр хэмжүүрээр бүтээгдсэн тийм л уран сайхны бүтээл байх ёстой шүү дээ. Тэгэхээр уншигч гэдэг зүйлийг бол бид нэр жоохон өөрөөр ойлгох ёстой. Нэг үгээр бол нийт дунд нь хамааруулад номол тэврээд явж байвал тэр сайн уншигч юу? Эсвэл ямар агуулгатай уншаад ямар байна уу? агуулгатай юуг уншиж тийм ээ өөрийнхөө амьдралын зарчим үрлэг болгож байна гэдгийг бол анзаарах шаардлагатай. Зүгээр зарим нэг газрын уншигчдын дотор бол ингээд хийсэн ингээд бүрдэл судалгаагаар ажиглаж яхад бол насны хувьд бол тэр бөөр сүртэй утга зохиолыг уншиж байгаа хүмүүс бол ихэвчлэн дунд болоод дунд иргэм насны хүмүүс л байдаг. Залуучууд юуг сонирхдаг вэ гэхээр хэрхэн баяжих арга замыг сонирхдаг. За бас өнөөдөр манад нэг сонирхолтой зоч ирсэн байгаа. Ирээдүйн Нобелийн шагналтнууд хүүхдийн номын сангийн эрхлэгч Баццэг. Ер нь хүүхдүүд ном унших би бас таны талаар нэг судалгаа уншсан л да. Одоо ингээ хүүхдтэй орой болго үлгэр ярьж өгдөг. За бас хүүхдүүдэд зориулаад ингээ сайн дурын номын сан байгуулсан те. Та энэ гигэн сайхан үсгийн талаар бас товчон танилцуулаач. Тийм, давхар бас номын сандаа бас дугуулan хичээлүүлдэг байгаа штэ тийм ээ. Тийм. Одоо номын санг анх нээх болсон шалтгаан нь бол миний хүүгээс үүдэлтэй том хүү маань 2006 онд төрөөд 12 онд сургуульд орсон. Тэгээд өөрт нь орчин байхгүй байгаа хэлсэн. Тэгээ би болохоор бодохдоо одоо өдөр өнжүүлэх байна, сургууль байна, гэр нь байна, хичээл хийх орчин байдгийг хэл одоо амрах чинь зөндөөл байна да гэсэн чинь хүүхэд гэдэг чинь өөрөө ертөнцийн шал өөр байдаг. Яагаад гэдэг асуулт маш олон байдаг учраас тэр тайван ном уншина, хажуугаар нь тоглолтон дуртай үедээ унтана, тэгээд дуртай үедээ босоод идчихээ дахиад унших тийм орчин хүүхэд хайдаг байгаа байхгүй. Тэгээ би тэндээс олж анзаараад нөхөртөөгөө ярилцж байгаа Нобелийн шагналтнууд гэдэг хүүхдийн номын сангаа нээсэн. Ингээд 3 жилийн турш номын сангаа ажиллуулж байхдаа би нэг зүйлийг анзаарсан л да. Хүүхдүүдийг одоо ерөөсөө ном уншихгүй байх гэж айгүй олон хүмүүс ярьдаг. Би энэтэй бол санал нийлдэггүй. Яагаад вэ гэхээр хүүхдэд юмыг танин мэдэх маш их хүсэл мөрөөдөл байдаг. Тэрийг ээж аавууд маань нөгөө анзаардгүй юм шиг бас санагддаг л да. Орчингийг бүрдүүлж өгдөггүй юм шиг санагддаг. Хэрэг хүүхдтэй нэг дор хаяж нэг 5-аас 10 минутыг өдөр болгон зарцуулах юм хөвшил үүсчихвэл хүүхэд аяандаа номыг сонирхож эхлэх. Би бас өөрийнхөө жишээрээс ярих гад байна л да, ярих гад байна. Одоо би ингээ альтаасаа тарж ирээд өөрийнхөө гар утсыг ингээ тий ухаал хугацаа ингээ бариа суухад манай охин хоёр охин дагаал бас барьцдаг. Харин би ингээ номоо бариа суухаар миний хоёр охин ном унших хандлага төрөөд надтай адилхан ном ингээд барьчихж байгаа байхгүй. 4 настай охин маань уншиж чадахгүй ч гэсэн ингээ ном бариа зургийг үзээ сууж байгаа. Тэгэхээр энэ бас гэр бүлийн дунд энэ хандлагыг төрүүлэх нь маш зөв юм шиг байгаа юм тий. Ерөөсөө эцэг эхэл хүүхдүүдийн хамгийн анхны бүх талаараа багшин штэ. Тэгэхээр ээж аав юу хийж гэн хүүхэд яг тэрийг дуурайдаг байхгүй юу. Одоо толинд өөрийгөө харж яана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр та утас хүүхдтэйгээ ярилцахын оронд амьд харилцаа үүсгэхийн оронд утсаа өгч гинэ гэдэг чинь тэр хүүхэд та хоёрын хооронд айгүй том хам хэрэг. Номын сангийнхаа хажуугаараас дугуулan хичээлүүлж байгаа штэ. Дугуулan хичээлүүд ингээд давхар номын сан дугуулan хоёрыг давхар ингэж явах юм бас ажил бодол нь юу вэ? Гол нь хүүхдүүдийг номын дуртай л болгохын тулд энэ дугуулan хичээлүүлж байгаа байхгүй юу. Тийм нөгөө зургийн дугуулan хичээлүүлэхэр чинь хүүхдийн энэ баруун зүүн чинь тарихтай зэрэг задарж байгаа хөгжиж байгаа. Тэгээд тэр хэмжээгээр хүүхдийн ярих хэрэгцээ гэж байдаг. Энэ ярих хэрэгцээ зургийн дугуулангаараа хангагдж байдаг. Номын сандаа орж ирээд зурсан зургаа хүүхдүүдийн өмнө ярьж байдаг сонс. Ярихаар бусд нь нөгөө нэг сонсох чадвар гэж хүүхдийг давхар хөгжүүлж байдаг. Ийм олон давуу талтай байдаг учраас хүүхдийг л ерөөсөө ном уншуулгын тулд л байж болох бүх гарцуудыг л энэ хэрэгжүүлж байгаа. Өнөөдрөөс нэвтрүүлэгт маань үндэсний номын сангийн төлөөлөгч ирсэн байгаа. Ер нь бас судалгаа үзүүлсэн чинь Монгол улсад нийт үйл ажиллагаа явуулдаг нийтийн номын сан бол 300 гаруй номын сан байдаг гэсэн тийм. Эндээс үндэсний номын сангаас нэг зүйлийг тодруулъя л да. Өнөөдөр номын санд уншигчид өдөр ирсэн өсөж байна уу? Аль эсвэл буурч байна уу? Хандлага ямар байна? Тэгээд ер нь бол номын санд иргэсэд тийм ээ уншигчид гэдэг маань бол өөрсдийн оюуныхаа хэрэгцээг хангахаар тийм ээ номын сангаар үйлчлүүлдэг. Одоо номын сангийн бол одоо эрхэм үйлчлүүлэгчд байдаг. За тэгээ эдгээр уншигчд маань бол ямар чиг хандлагатай байна вэ гэхээр зэрэг нэг хэсэг маань бол нийтийн номын сангуудад бол хамгийн гол одоо юу бааз буюу тийм ээ уншигчийн ихийг дийлэнх хийг эзэлж байгаа хүмүүсүүд маань оюутнууд байгаа. Оюутан залуучууд маань бол хичээлийнхээ даалгавар тийм ээ тэгээ мөн өөрийнхөө сонирхол, мөн сонирхсан зүйлээ мэдлэг мэдээлэлээ сайжруулж байгаа. Номын сангийн дотор одоо байгаа ном маань өөрөө хамгийн гол яагаад одоо хүн номын санд сууж байна гэдэг чинь маш давуу талтай. Номын сан гэдэг бол өөрөө номын сан гэж хэлэхээсээ л эхэлдэг. Ер нь бол тэгээд номын сан чимээгүй орчин байх хэвээр, тав тухтай, нөгөө уншигчийн маань хэрэгцээт ном байх хэвээр. Тэгээд
мөн одоо өөр үйлчлэгнүүд шинжлэх үйлчлэгнүүд хамгаалж байна. Орчин цагийн техник технологийн дэвшлийг ашиглаад одоо номын сангуудын хамгийн гол одоо зорилго гэдэг юм уу одоо үйлчлэгийн чиг хандлага нь юу болсон бэ гэхээр гэр бүлэрээ номын сан суух болсон. За энэ нь яаж ийм нөхөр аав нь одоо IPTV-г үзээд мөн одоо тий ном сонин хараа сууж иж болж байна. Ээж нь хоол хийх юм уу? Мөн одоо юм ойд сурах ч юм уу тий. Тэр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх үү ч юм уу. Гэтэл нөгөө хүүхд маань тэнд өөрийн нас сэтгэхүйндээ тохирсон номоо үзэж явах жишээтэй. Мөн түүнээс балчир нь одоо цагийг зөв өнгөрөөж явах одоо энэ Android болон тийм ээ ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглаж явах жишээтэй. Тэгээ саяхан манай номын сан бол ерөнхийдөө үндэсний номын сан учраас номын сангийн хамгийн гол эрхэм зорилго нь юу гэдэг вэ гэхээр номын санг уншуулах нийтэд. Гэтэл ер нь бол номын сангийн одоо энэ нийгэмд Монгол улс болон бусад номын сангууд ч адилхан дэлхийн юу болж ийм гэхээр ном хадгалагч болчиход байгаа байхгүй. Эндээс би нэг зүйлийг бас тодруулмаар байна. Сүүлийн үед захив номыг ингээ гэртээ уншиж байгаа энэ бол цаг хугацаа хэмнээд одоо ингээ маш амар байна. Нөгөө талаар бас ингээ бас тухайн юмд зориулагдсан юм зүйл гэж байдаг те. Яг энэ асуултыг би нийтлж номын чимд байгаас асуумаар байна. Ер нь номын санд ном унших нь үр дүнтэй юу? Эсвэл цаг заваа хэмнээд гэртээ ингээ хэвлэмэл номоо эсвэл захив номоо уншсан номын санд суух ач холбогдын талаар та бас товч яриач. Өөрийнхөө туршлагатаар хэлэх юм бол би ер нь өөрийнхөө номын сандал голдоо хувийнхаа номын сандал голдоо сууганда тэгээд захив ном барихаас илүүгээр цаасан ном барих нь илүү байх. Ягаад гэвэл тэн дээр би зах дээр нөгөө анхааруулах тэмдэг янз бүрийн өнгө мөнгөөр ингээ бодоо сүйд нь эргэж харж яхад амар. Захив ном дээр бол тех болцоо юм уу. Хоёрт одоо анханаас одоо нөгөө цаасан номтой арвагасаа сурсан учраас цаасан номтойгоо илүү юу байна. Залуусын хандлага бол өөр байх магадлал өндөр. Аль алинд нь давуу тал байна. Захив ном яхахгүй энэ цаг үеийн технологийн дэвшил. Гэхдээ энэ нь өөрөө цаасан номыг бүрэн халдчих болцоо гэж байхгүй гэж бодож зүгээр адил тэнцвэрүүд явах байх. Нэг ийм зүйлийг бас судлаачдаас би асуусан энэ асуултыг бас маш олон хүнээс асуусан. Тэгсэн чинь цаасан буюу хэлмэл уламжлалт номонд нэг ингээд хуудсыг эргүүлэхэд бас нэг ид шид тийм нэг эрчим хүч бас нэг хүнд мэдрэгдээд нэг арай ондоо зүйлийг авдагсан гэсэн энэ талаар та санал бодлоо л гэж. Тэрийг уустай сайн мэддэг. Тэгвэл сэтгэл судлаачаас тодруулъя. Яг нь юу л байгаа юм л да. Ингээд туршилт судалгаа хийгээд үзэнгүүт захив ном уншиж байгаа тохиолдолд нэгдүгээрт нь болоод ирэнгүүт хэмнэлттэй байна тий. Хоёрдугаарт нь болоод түрүү хаан ч гэсэн хүссэн хэмжээгээр аваад явж болж байгаа номыг бол. Гэтэл цаасан номыг уншихаар яаж яах вэ гэхээр унтахын өмнө жишээлбэл захив ном унших нь нойр өөрөө хэвийн процессор явагдах саад болдог бас нэг нөхцөл болчихж байна. Хоёрдугаарт нь гэх юм бол яахааргүй түрүүн хэлсэн хэвлэмэл номыг хуудсыг эргүүлэх үйл явц донд яаж яах вэ гэхээр анхаарал төвлөрөлт илүү сайн болж нөгөө уншиж байгаа зүйлийнхээ уншиж байгаа зүйлдээ гүн гүнзгий ороход илүү түхэн болдог гэсэн тийм дүгнэлт бас өгч юм л доо судалгааны үр дүн бол. За та бүхэнд баярлалаа. Одоо бас бид бүхэн бас нэгэн сурвалжлагыг бэлдсэн байгаа. За сурвалжлагыг бас явуулах хоорондоос би судлаач Батуйгаас бас нэг асуултыг асуумаар байна. Өнөөдөр би бас нэг ийм зүйлийг анзаарсан юм а. Би бас өөрөө ингээд захимаар ном унших сонирхолтой гэж нэвтрүүлгийнхэнт хэлсэн дээ. Тэгээд нэрээ бас ингээд анхаарал бас нөр төвлөрдөг юм биш. Ингээд би 90 заан залуудаа ингээд уншаад ингээд 100 өдөр хуудсан дээр нь явж ийсэн аа. Маргааш нь дахиад унших гэсэн чинь би буцаад ингээд гүйлгэж байгаа байхгүй. 100 өдөр хүртэл ингээд гүйлээд хүрж байгаа. Энэ хэмнэлтийн талаар та бас ярьж. Зүгээр яг саяны асуулттай ч холбоотой хариулахад бол ном хэвлэмэл номонд нэг л давуу тал байгаа юм. За яг цахим номонд бол мэдээж энэ цагийн техникийн дэвшил байлгүй л яг. Хэвлэмэл ном ба штэ. Хүн уншаад өөртөө хадгалахдахад ном уншсан тэр мэдлэг боловсрол гэгэрлээс гадна хүний хувийн дурсамж гэж нэг юм байдаг байхгүй. Нэг өгөөр тэр ном тодорхой хугацааны дараа дахиад дэлгөөд харахад магадгүй талах идэд уншиж явах үед үүрсэн талхны чи өөрмөгтэй номны завсраас гарч ирэх. Тэр өөрөө хүнд яагаад ч юм нэг тийм анх уншиж явах үеийн тэр нэг мэдрэмжүүдийг эргээд хүн төрүүлж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлдэг байхгүй. Агтал харамсалтай цахим ном бол ингээл яг чиний хэлдгээр бол 100 дахь хуцлага эргүүлэхийн тулд бол 100 дахин үйлдэл хийгээл те. Хэдийгээр яг тэр мэдээж техникийн дэвшил боловч цаана хүн гэдэг амьтны өөрийнх нь нэг сэтгэл зүй те. Хүн гэдэг амьтны нэг оюун санааны хэрэглээний нэг таатай тэр зүйлүүд нь хэвлэмэл номонд бол илүү шингээстэй. Тэгээд наад захаа нөхөд бол бидний үеийнхээ ярьдаг шүү дээ. Ингээд нэг шинэхэн хэвлэгдсэн номноос гарч байгаа үнэр.
тэр нэг будагны ч юм уу эсвэл хэвлэмэл хууцнуудын үнэр ч юм уу те үгүй үлдэх цавууны үнэр ч юм уу дардсны үнэр өөрөө хүнд тэр номтойгоо илүү ойр харьцах тэр нэг амьд харьцааны гэх юм органик харьцааны биш амьд харьцааны үнцийг тавьдаг учраас хэвлэмэл ном Гутенбергийн тэр анхны хэвлэлээс ахуулаад өнөөгийн 21-р зууны энэ түн бужигнсан техникийн дэвшилттэй хамтал яваад байгаа байхгүй юу. Хэрвээ хүнд тийм мэдрэмжүүдийг төрүүлдэг, тийм хэрэглээний болоо тийм сэрлийн өдөөх чанарыг үзүүлдэг байсан бол аль хэдийнэ хуучнаасаа уудах туртай хүн төрлөختөн чиний хэлдгээр бол хэвлэм номыг хэвлэхэ байгаад тийм үү те бүгдээрээ л ямар нэг юм дэлгэц хараад сууж явах хэрэгтэй байсан шүү дээ. Гол нь тэр сэрэл мэдрэмжүүд тэр нэг хүнийг иргэн дурсах үүдлийг сэдлийг төрүүлсэн тэр нэг таатай юмнууд. Би сайхан нэг ном уншиж байгаад тэг ширхэг ус олсон байхгүй юу. Тэр номыг би 10 хэдэн настай байхдаа уншиж ирсэн. Тэгээс ажлын шаардлагаар эргэж харах болчоод ингээд харсан чинь ширхэг ус гарч ирсэн. Тэр ширхэг ус надад байна шүү дээ тийм ээ. Маш олон зүйлийг ингээд дурсамж болгоод байгаа байхгүй. Тэр нэг зуны өдөр цослонгийн газар ингээд байшингийн сүүдэрт гудас дэвсээд уншиж байхад дэрэгдүүр өнгөрсөн хайртай байсан охины дүрч татарч явах шиг тийм. Эн чинь л өөрөө тэр нэг номны өөрийнх нь үнц нь байхгүй юу. Түүнээс биш бид нэр хөгжлөөд байгаад бол юу ч хэрэгжилж болно. Тэр бол хүний өөрийн эрхийн асуудал шүү дээ. Нэвтрүүлэг эхлээс одоо хүртэлх ярианд дээр би бас нэг дүгнэлтийг бас ажиглалаа л та. Бид нарт өнөөдөр тийм амьд харилцаа гэдэг зүйл гэр бүл дээрч тэр номон дээрч тэр бүхэл зүйл дээр бас дутагдаад байгаа гэдгийг саналыг энэ байна те. За одоо ингээ үзэгчтэй бид нар бас нэгэн сурвалжлагыг бэлдсэн байгаа. Тэр сурвалжлагаас сонирхуулаад за тэгээд ирээд уулзцгаая. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхим гэдэг танхим байгаа. За манай энэ танхимаар бол магистраас дээш зэрэг цолтойс судлаач эрдэмтэд докторууд маань өөрчлөлдөг байгаамаа. Ховор хуучин гар бичмэл содрог номынхаа одоо элэгдэл гэмтэл болцсгүй эрсдлээс хамгаалаад одоо ингээд захимаар уншуулдаг байгаа. Сонирхсан хэлбэрээр үзэж болно л да. Яг судраараа яг ихээр нь барьж үзье гэж байгаа уншигчд байна. Зарим нь захим дээр үзье одоо нөгөө бичгийнхэн тэг хэлбэр хийц янз бүрийн нэмийг тодруулахын тулд захимаар нь үзье гэсэн хүмүүс бас байна. Тэгээ тэр болгоод ингээд тохируулаад тодорхой хэмжээний уншигчдад энэ үйлчлэгийг нээсэн байгаа. Уншигчдын хамгийн их эрэлт хэрэгцээтэй олдохгүй ховор байгаа номнуудыг нэн төрөнд захимд оруулж уншигчдад үйлчлэнэ. Манайх бол 1990 оноос хойш өдөр тутмын сонингуудаа сканердад эхэлсэн байгаа. Одоо ингээд жишээ нь энэ 1991 оны 1-р сарын 10-ны ард ирэх нүүр харагдаж байна. Бид нэр энэ сонингуудыг одоо хүмүүст хүртээмжтэй илүү өгөөжтэй уншуулах зорилгоор ингээд сканердаж оруулж байгаа. Бас нэг төрлийн шинэ үйлчлэг болж байгаа. Одоо сүүлийн үеийн одоо Монголын мэдээ өнөөдөр итгэсэн сонингуудыг бол шууд захимаар нь манаар шилжүүлдэг болсон байгаа. Одоо энийг бол ингээд хинж орж ирээд өдөр тутмын сонингуудыг яг өнөөдрийн сонинг ингээд унших бүрэн боломжтой болсон байна. Энэ хуучин сонингуудын хувьд бол одоогоор нэг 5 төрлийн сонин ард ирэх, үнэн, өнөөдөр хөх толб гэсэн сонингуудыг бол ерөнхийд нь сканердад оруулчихсан хүмүүст үйлчлэгийг гаргахад бэлэн болоод байгаа. Өдөр тутмын сонин бол тухайн өдрөө гарч байгаа мэдээллийг маш үнэн зөвөр яг дэрэгдээс нь мэдээлдэг. Тэр маань тухайн цаг үедээ ингээд сониндоо хадгалагдаад үлддэг учраас тухайн цаг үеийн л толин болж явдаг юм байна. Тэгээ хүн болгонд хурж үйлчлэхийн тулд одоо энэ шинэлэг байдлаар захим сонингийн үйлчлэгийг нэвтрүүлж байгаа. Ганц захим сонин биш. Зарим уншигчдад хаалттай байдаг. Манай Монгол судлалын гар бичмэл номнууд, диссертацуудыг бол бас бид нар захимаар уншуулах боломжийг нээж өгч байгаа. Энэ нь бас давуу талтай. За баярлалаа. Тэгэхээр захим номтой холбоотой бас сайхан сурвалжлага байна. За тэгэхээр бас захим номтой холбоотой бас нэгэн мэдээллийг өгье. Монголын хүүхдийн номын сан бас захим номын сантай болж байгаа. 30000 төгрөг төлөөд 800 номыг унших эрхтэй болж байгаа. Тэгэхээр энэ бол бас л таатай үйл явдал байгаамаа. Тэгэхээр бид бүхэн бас хүүхдүүдэд зориулсан хүүхдүүд чиглэсэн нэгэн сайхан хүнийг урьсан байгаа. Энэ бол Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөний эрхлэгч Цэ Баямөнх. За Баямөнх номын сангийнхын талаар танилцуулаач. Энэ бас их гэгээлэг сайхан номын сан байгаа. За манайх бол Чингэлтэй дүүргийн засаг даргын тамга газрын харьяа Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө гэж байгууллага. Манай байгууллага 2015 оны 11 сарын 26-нд аль бие усаар одоо нээлттэйсэн байгаа. За энэ хүү одоо сайхан номын өргөөг байгуулах одоо санаачлагыг бол тухайн үеийн одоо Чингэлтэй дүүргийн засаг дарга ган болд буюу одоогийн улсын хурлын гишүүн Давагийн ган болд одоо ах маань бас энэ
анхны одоо санал санаачлыг гаргасан. Танай номын сангийн яг онцлог нь юу яах вэ? Одоо орчинд нь ямар байна? Нийт хичнээн хүүхдүүд бас үйлчлүүлж байна. За манай номын өргөө одоо байгуулагдаад бас өөрийн гэсэн байнгын уншигчтай болчиход байна. Тэгээд бусад номын өргөө бодвол номын одоо сангуудаас хамгийн том давуу тал нь гэвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй зориулсан Онцлог байх нь шүү дээ. онцлогтой. Би бас эдний талаар нэг судлаад үзсэн чинь за 3 давхар нь жишээ нь уламжлалт номыг унших. За 4 давхар нь болохоор гадаад номыг унших. Та 5 давхар нь жишээ нь тэр дотор сонирхсан номнуудаа бас шинжлэх ухаан, математик хэмтчлэн зөвхөн энэ номнуудыг унших тийм боломжтой гэсэн. За дараагийн бас нэг зүйл бол Монгол улсад хамгийн сүүл баригдсан Монгол улсын боловсролын сургуулийн номын сангийн захирал Баатар Жав ирсэн байгаа. За та бас номын сангийн талаар давч танилцуулаач. За манай сургуулийн номын сан бол 2016 оны 3 сард ашиглалтанд орсон. Монгол улсад нэгдсэн хамгийн сүүлийн үеийн техник техник төхөөрөмжүүдийг тонуулсан юм номын сан болох зорилттой байсан байж байгаа. За тэгээд манай номын сан бол одоо захим номын сан болно гэдэг зорилго тавьжаад энэ чиглэлийн одоо номнуудыг сурагчдыг захим хэлбэрлөө шилжээд явж байна. Уншигчид хэрэг сонирхож байна яг захим чиглэлбэрт шилжүүлэхээр. Тэр манай энэ бусад оюутнууд манай судлаачид маань хэлж байна л да. Цаасан номыг илүү үзэж байна. Захим номыг баг үзэж байна гэл. Бид нар ягаад захим номыг баг үзэж байна гэхээр бид нар захим номыг яг төдийлөн 100% хийж чадахгүй байна. Чаддаг байхгүй. Яг цаасан ном шиг бүгдийг нэг хийж чадаагүй байна. Тэгэхээр оюутнууд маань тэр судлаачид маань илүү цаасаа үзээд байх нь зүг байгаа. Тэгэхээр одоо номыг бид нар мэдрээд чихээрээ мэдрээд үнэрлдэг ийм мэдрэмжүүдийг авдаг бол технологи хөгжснөөр энэ бас энэ мэдрэмжүүдийг захимд бас шилжүүлээд эхэлсэн байна. Тэгэхээр энэ за жишээ татвал одоо бид нэр сонсдог болсон байна. Хуудсыг эргүүлэхэд нэг дуурдаг тийм. Яг энэ чимээ бас захимд бол бий болцсон. Тэгээд захим гэдэг маань зөвхөн харах унших биш, сонсох байгаа. Бид нэр зав зайгүй өнөөдөр автобусанд машин техниктэй явдаг ч юм уу годмаар ингээ алхаад явж байгаа юм номыг зүгээр сонсоо явах боломжтой. Гэх юм бол бидний цаг зав илүү хөгжих боломжтой. Ашиглана гэсэн үг. Бас нэг ийм ойлголт байд юм бэлээ. Жишээ нь одоо Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө. За Монгол Улсын боловсролын сургуулийн номын санд судлаа гэдэг үтсэн чинь өнөөдөр жишээ нь би эдний номын санд чи ном уншиж байна. За миний дүү те жоохон хүүхд эдний номын санд хүүхдийн номын өргөнд чи чөлөөтэй ном уншиж байна. Энэ бол Монголын бүх хүмүүст нээлттэй гэж ойлгож болох уу? Өнөөдөр номын сангууд очиж болох уу? Бүх номын сангууд үйлчлэл нээлттэй хэрэгтэй байгаа. Хүүхдийн номын өргөний талаар мөн адил те. Зарим хүмүүс чинь ойлгодог штэ. За эн чинь энэ юуны харьяал юм чин одоо Чингэлтэй дүүргийнх Чингэлтэй дүүргийн хүүхдүүд л очих хэрэгтэй юм байна да гэ өрөөсгөл ойлголттой байдаг. Үүнийг дахин тодруулаад очиж болно гэдгийг бас манай үзэгчдэд хэлвэл. Манайх бол одоо Чингэлтэй дүүргийн харьяа байгууллага гэдэг болохоос биш одоо зөвхөн дүүргийнхаа хүүхдүүд дүүрчнэ гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээ манайх одоо байгууллагатнаас хойш бол хөвсгөлөөс хүүхдүүд ирж байна. Арангаагаас Эрдэнтээс одоо энэ номын өргөө байгуулагдсан гэдгийг те телевизээр сонсоод ирсэн үдсэн хүүхдүүд бас ирж сууж байна. Оюутнуудаас асууя. Номын санд ер нь хэдэн цагийг зарцуулж байна? Номын санд ер нь суух дуртай юу? Мэдээж дуртай байлгүй яах вэ? За бид нар ч гэсэн цаанаасаа хэрэгцээ шаардлагууд бас их гарч байгаа. Миний хувьд гэх юм бол номын санд ойролцоогоор одоо 2 цагийг өдрийн 2 цагийг зарцуулдаг. Оюутан учраас мэдээж суралцах зүйл. Номын санд суухан сайхан байд юм уу? Аль эсвэл гэртээ ингээд суугаад ном унших нь илүүтэй байдаг юм болов уу? Яаж захимаараа тий iPad дээр утсаараа ингээд ном унших аль нь гоё вэ ер нь? Миний хувьд гэх юм бол ер нь гэртээ уншдаг их хвчлэн. За номын санд бол яг тухайн ингээд хичээлийн шаардлагаар ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг бол номын сангаас уншаад тусдаа ингээд таны мэдгүй өөрийнхөө сонирхолтой номыг бол гэртээ уншдаг өглөө бас. Тэгэхүү үед хүмүүс номын санг гэртээ хийчдэг байсан тийм ээ. Номын сан хүмүүс ирсэн ч очтоо ингээд номоо танилцуулдаг, харуулдаг байлаа. Та бүхний хувьд юу номын сантай юу? Хичнээн номтой бай. За миний хувьд л байгаа. Би бас сонирхолтой өнгөрсөн жил оюутны 70,000 гэж өгдөг байсан. Би нэг сарынхаа оюутны 70,000 төгрөгийг тэр чигт нь бол одоо ном зарцуулж одоо номоо худалдаж аваад тэрийг бол одоо 3 сар болол уншаад дуусгасан. Надад одоо нэг 20 гар 27 болол. 27 номоо хин нэгэнтэй солилцож ирсэн үү? Одоо жишээлбэл сүүлийн үед хүмүүс худалдаж авсан үнэтэй номоо ингээ хадгалах нь биш те. Одоо хин нэгэнтэй солилцож уншдаг, өөр номоор сольдог байгаа штэ. Facebook-ээр бол ингээд хүмүүс дамжуулаад номоо сольжоос уншдаг. За эдгээр оюутнууд маань бас нэгэн сайхан гэгээлэг үйлсийг хийсэн байгаа. Сүүлийн үед бас хүмүүс бас сайн дураараа бас ингээд ном цуглуулах, номын аян зохиох, за шин тугдам сургууль байгуулагдсан тэр сургуулийг номын сантай болгох, тийм зорилго, тийм юм одоо маш их болцсон байна. За энэс үнслээд нэгэн үлгэрчиж бас нэг сурвалжлагыг бас та бүхэнд үзүүлье. За. Ухаалаг дэлгэцээр харуулах чинь тийм ээ. За энэ сурвалжлагыг бол Довчин танилцуулгууд энэ бол
Монгол улсын хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн Аршаан цомын нутгийн зөвлөлийнхэн бас ойн баяраа ингээд нэг хадаг ян дээр морь уралдуулаад дуусахгүй гэж үзээд тэр тухайн сургуулийн Аршаан цомын сургуулийн номыг бас ингээд номын сантай болгосон тийм нэг бахархам үйлсээс эдгээр үйлсийг түүчээлэн ажилласан оюутнуудын төлөөлөл одоо бидний асуулт асуугаад энэ миний зүүн гартал сууж байгаа эдгээр оюутнууд байгаа. За эдгээр оюутнууд маань энэ номоо цуглуулахдаас бас нэг зүйлийг ажиллахад ингээд челленж гэдэг нэг одоо ингээд нэг нэр хувирах гэсэн үйлдэл хүмүүс маш их зарладаг бас. Энэ болохоор жишээ нь би болохоор ингээд нэг ном хандууллаа. За би одоо ингээд энэ уран зохиолын 108 ботоос ингээд 10 ботыг та бүхэнд хандуулж байна. За би дараагийн хүн болохоор би одоо ингээд сэтгүүлч байгалагаа дуудаад бас ном хандуулах байхаа гэдэг дам ингээд дамаа явсараад энэ номнууд цугласан байх нь шүү дээ тийм ээ. За бас оюутнуудаа эргээд нэг асуулт асуу. Ер нь хичнээн ном цугласан бэ? Сургууль нь бүрэн дүүрэн номын сантай болж чадсан уу? Энэ сайхан үйлсийн талаар давчаа яриач. 2 сарын хугацаанд бол 2225 ном цугласан байгаа. За энэ ном болгоныг бол нэг хүн одоо 5 ном хандуулах журмаар явсан байгаа. Тэгээд 5 ном болгоныг нь бол одоо гэрт нь очиж аваад ч юм уу ажил дээр нь очиж авах шуумаар ингээд цуглуулсан байгаа. Одоо ер нь үр дүн харагдаж байна. Хүүхдүүд маань хэр их ном уншиж байна? Эргээд тэднэртэйгээ холбоо барьсан уу? Барьсан. Тэгээд ерөнхийдөө номын сан чинь бол ингээд 14 хоногоор өгөж явуулдаг дээдлэн. За тэгээд номын сандаа суугаад уншдаг. Үүнээс авахлаад бол ерөнхийдөө сурагчдын одоо ном унших одоо урам зориг ер нь нэлээд нэмэгдсэн гэж ном унших сурагчдын тоо нэмэгдсэн гэж. За баяр үргээ энэ бол одоо их бахархам сайхан үйлс. Та бүхнийг бас би алга тушаасаа гэж хүсэж байна. За манай нэвтрүүлгийн одоо эхний хэсэг ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгэхээр бид нар нэвтрүүлгийнхээ хоёр дахь хэсэгт бол манай нэвтрүүлгийн нэр бол энд гарц байна. Тийм ээ. Тэгэхээр хамтдаа бүгдээр гарцгаая. Юуны тухай гарцгаая гэж бодож байна. Та бүхний хувьд бүгдээр ямар гарцыг хайвал манай уншигчд маань, үзэгчд маань илүү их номыг уншдаг болох юм бол ер нь аливаа юмд дадал хөвшил гэж байдаг л да. Хамгийн багадаа 21 удаа хөвшил болго гэлдэгдэг шүү дээ тий. Одоо энэ залуучууд маань ном уншихгүй байна гэж ярьж байна. Нөгөө талаараа эдний бас буруу гэдэг зүйл байхгүй шүү дээ. 60 70 онд хүм айл болгон доор хаяж 5 ном уншсан байх хэвээр. Уншааг бол гахаа тавьдаг байсан шүү дээ. Манад одоо тийм байна уу залуучууд. 100 ном уншсан хүүхдийг шагнадаг байлаа, уншуулдаг байлаа. Нацад орж тэмдэгээр шагнадаг байсан тий. Тэр үед чинь одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Юу ном уншаагүй байна уу, уншсан байна уу хамаагүй шүү дээ. Юу тэр гахаа номын санд уншилсан олон ном уншсан хүүхдүүдийг яаж уншуулдаг вэ? Манай номын санд бол ингэдэг. 5 ном уншаад тэрийг ярьж өгөөд зураг зурсан хүүхдүүдийг ирээдүйн найвлын шагналтны тамгаар шагнадаг юм. Ингээд 25 ном уншаад 5 тамга авсан хүүхдийг хүүхэлдэйн театр жүжиг үзэх ихээр шагнадаг юм төлбөргөө. Тэгэхээр хүүхдүүд айгүйх урамшаад би ерөөсөө ном унших хэрэгтэй байна гэд номын сандаа тэр хөвшлийг олж авдаг байхгүй юу? За бас үндэсний Монгол улсын ууган номын сан болох үндэсний төв номын сангийнхан бас энэ ном уншигчдад зориулаад энэ мэт үйл ажиллагаанууд бас зохион байгуулдаг. Тэрнээсээ та бас танилцуулаач. Яаж уншигчдыг идэвхжүүлдэг вэ? Тэгээ эндээс бас хэдүүлээ гарцаа л да. Тэг ер нь бол манайх бол нийтийн номын сан гэдгээр бол яг номын сангийн тэмдэглэлтэй юм уу тийм ээ? Тухай тэр үед л одоо ерөнхийдөө сүүлийн жилүүдэд анзаарч байхад бол одоо ноцгдорж тэмдгээр шагнаж байна. Мөн одоо тэр хамгийн одоо олон тий жил үйлчлүүлж байгаа өмшигчаас ч юм уу тодруулж шагнал гартуулж байна. Ер нь бол энэ номын сангийн систем дээр маань юу ажиглагддаг вэ? Ямар тоо үзүүлэлт гардаг вэ гэхээр тухайн програм дээр тэр хүн бүтэн жил одоо ном уншлаа гэж бодоход 365 хоногийнх нь хэдэн өдөрт нь хэдэн цагт нь номын санд ном уншсан бэ? Тэрэн дотроо ямар шинжлэх ухааны ном уншсан бэ? Тийм ээ? Хэдэн удаа ирж үйлчлүүлэх гэх мэтлийн статистик мэдээлэлүүд гардаг байгаа. Тэгээ үүнээс нь харгалзаад бол ер нь бол уншигчийн хинэн төрүүлж явж ийн хинэн яаж ийн гэдгийг бол нөгөө уншигч маань өөрөө үнэлгээ уншуулхад та ийм ном уншсан байна гэсэн түүхэн пэйжээсээ түүхэн хуудаснаас өөр хараад тэр бол зөвхөн тэр хүний өөрийнх нь л одоо мэдээлэл байгаа байхгүй юу? Одоо жишээ нь бол номын санд би одоо муу та яваад очиод анх одоо явж очиод номын сангийн үнэлэх нийлэх гэд тэрийгээрээ насан туршдаа үн төлбөргүй үйлчлүүлж байгаа. Мөн тэр бүх үйлчлүүлсэн тэр түүх чинь одоо энэ системийн туршламжтайгаар үлдэж байгаа. Бичигдээд үлдчихдэг болох нэ. Тэгээ одоо ийм ном уншсан гэхэд магадгүй хүндээсээ принт хийгээд авчихад тийм ээ мэдээлэл нь одоо баримттай гараад ирнэ гэсэн тийм шүү дээ. Тэр зэрэг тийм юуг бол одоо энэ номын сангийн системийн давуу талыг ашиглан бас одоо тодорхойлж уншигч аваад урамшуулж болж байгаа. Сүүлийн үед бас ном худалдан авахад илүү үнэтэй байгаа болов уу гэж надад бас санагдчихж байгаа.
Энэ бас их одоо итгэвчүүлтийг бий болгоход бас их нөлөөлж байгаа юм болов та бүхний хувьд бас ямар бодолтой байх юм? Хүмүүсийг бас ингээд ном үнэтэй байгаа юм чинь одоо би одоо бас авах бас боломжгүй Үүний байна. оронд Тэгээ бас өөр юм тэрнээс бас ачлах ч юм уу татгалзуулаад байна уу гэдэг энэ бас номын үнэтэй бас холбоотой ном унших. Энийг бол ухамсартай холбоно л доо. Залуучуудын хувьд 20 мянган төгрөгөөр ном аваад унших уу? 20 мянган төгрөгөөр найзуудтайгаа нэг кафед суух уу? Энэ хоёрын аль нь илүү вэ гэдэг чинь тухайн залуучдын өөр ухамсар ахгүй юу? Хэрэгтэй одоо гадуур гарах үедээ мөнгө зарцуулцдаг мөртлөө яг ном авах болохоор ингээд таталтаад эхэлдэг. Тэр нөгөө хөвшил суугаагүйтэй холбоотой. Тэгэхээр би бол номыг бол үнэтэй одоогийн ном бол тийм ч амар үнэтэй гэж юусэн бодохгүй тийм. Гадуур гарах оюутнуудын хувьд тэгвэл ном үнэтэй байна уу? Ерөнхийдөө бас жоохон үнэтэй гэж ойлгож байна. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд бол хүн номыг уншихаа болвол сэтгэхээ болно, сэтгэхээ болвол хөгжил зогсноо гэж айлфин Дидро гэдэг эрдэмтэн хэлсэн байдیں۔ За тийм учраас бол хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд бол номыг унших ёстой байна гэдэг утгаараа бас номыг хөдөлтөж авч уншдаг байгаасаа гэж хүсэж байна. Та бүхний хувьд залуучууд маань хүүхдүүд маань одоо ном уншихгүй байна гэж ярьж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр үеийн итгэвчилтийг яаж хиймээр юм бэ? Тэгээ юу дутагдаад байна вэ? Өнөөдөр тийм дутагдаад байгаа зүйлсийн те дутагдаад байгаа зүйлс гэдэг маань бидний өнөөдөр энэ байдлаас гарах одоо хамгийн том гарц юм болов гэж би бас ойлгож байна. Гарц бүгдээр хамтдаа хайж байгаа штэ. Бидний хувьд ном ингээ хэрхэн итгэжүүлэх вэ гэхлээр надад л ингэж боддог штэ нэг тухайн орчин за ямар нэгэн байдлаар үнээр энэ өөртөө урдад авсан зорилго хүрээ гэж бол тийм номноос судал хэрвээ чи тэр номноос За микрофоноос олчих. Микрофоноос олоод яриа. Хаана микрофон байла? За үргэлжлээд ярьчих. За тийм. Ямар нэгэн байдлаар яг өмнөө тавьсан зорилгыг номтой ингэж хамааруулж холбож өгч. За үнэхээр энэ номноос ингэж судлаад тэрнийхээ үр дүнд номоос ингэж гарын авлага болгоод ийм зорилготой нэг шатаар ингэж ахих юм байна гэд өөрт нь ямар нэгэн байдлаар гадны орчин ингэж хамааруулж өгвөл бас идэвхтэй болох. Бас үнийн хувьд бас жоох ингэж хямдруулж оюутнууд бидний хувьд бол яг үнийг хэлэхэд бол бас зарим үед ном маань багшийн хэлсэн ном арай үнэтэй санагддаг. Хямдхан байж болдгоо мөгээ тэр нь бас янз янзын шалтгаантай. Би бас нэг зүйлийг тодруулж асуух гэсэн гэр бүлийн орчинд хүүхдийг ном уншихад, залуучуудыг ном уншихад аав ээжүүд нь зөв хандлагыг төрүүлэх ёстой, зөв дадлыг бий болгох ёстой болов уу гэж бодож байна. Бид нар үр хүүхдүүдэд дагуулад хоолнд орчдог, тоглоомын газар тоглуулцдаг. Гэтэл яагаад номын сангаар бас дагуулаа явж болдгоо юм бэ? Гэхдээ миний бодлоор бас ингээд номын сангаар аваад явдаг үлгэр жишээж эцэг эхчүүд бас зөндөө байгаа л гэж. Энийг бас сэтгэл судлаачдаас тодруулаад бас тий. Энэ бас сэтгэл зүйтэй бас холбоотой. Өнөөдрийн нийгмийн амьдралтай энийг бас холбож үзэж болох уу? Эсвэл нөгөө нэг баццэг эрхлэгчийн хэлснээр энийг хүний ухамсартай холбох уу? Энэ аль нь вэ? Ер нь бол дадал зуршил гэж хэлсэн шүү дээ. Ерөөсө цэвэр дадал зуршлын л нэг хэлбэр гэдэг. Тэгээд хамгийн сонирхолтой нэг юм да эцэгчүүдийн 75% нь хүүхдээ ном уншаасаа гэж боддог хэрнээ тэрнийхээ маш бага хувь нь хүүхдтэй хаа нэг ном уншиж өгдөг. Тэгээд ер нь бол ингээд эцэгчүүдийн хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаан дээр тулгуурлаад харахаар хүүхдийг бага сургуулаа төгс хүртэл нь өөрөөр хэлбэл 5 дугаар анги хүртэл нь ээж аав нь өөрөө хамтдаа номын дуудаж өгч уншиж өгөөд байгаа тохиолдолд бол яаж вэ нөхөр хүүхд өөрөө цаашдаа насан туршийнхаа амьдралд номыг унших тэр хандлага төлөвшөж гинэ гэдэг тийм судалгааны үр дүн гараад байгаа. Тэгэхээр яаж залуучуудыг ном уншуулах вэ гэдэг нь амар хэцүү асуудал бас биш юм шиг байна. Зүгээр эцэг их болгон өдөр болгон 7 хоногт ядаж 5 өдөр гэж байгаа юм л да. 5-аас 7 өдөр хүүхдтэй ном үлгэр те заавал бүтэн ном биш тодорхой нэг хэсгийг ч юм уу хідэн хуудсыг ч юм уу дуудаж өгвөл уншихад ирээдүйн тодорхой нэг үеэс эхлүүлээд цаашдаа ном уншдаг болно л гэдэг тийм прогноз бол байгаад байгаа. За бас намын чимэд нийтлэлчийн саналыг бас энд сонсохноос зүйтэй байх гэж бодож байна. Ерөнхийдөө нэвтрүүлэг өндөрлөхөд бас баггүй хугацаа өнгөрсөн байна. Гарцын тухайд би тэгж харж байна л да. Үндсэндээ нэг 3 чиглэлэр байх нь. За миний сүүлийн жилүүдэд нэг 5-6 жилийн ажиглалтаар номонд хандах хандлага бага настай байх тусмаа илүү байна. Илүү байна. Одоо багангийн хүүхд бүр сургуулийн насны хүүхдүүд номонд илүү сонирхдог. Дунд ангийн арай бага ахлах ангийн өшөө бүр төвшин доогор болоод ирж байна. Энэ юу гэхээр уулаасаа бага настай хүүхд юм сонирхдог одоо ном хараад одоо тэр заваагүй сонирхдог зангаасаа нөлөөлж гинэ гэсэн тайлбар зарим нэгэн гүнгэлж байсан. Тийм ч байгаа. Гэхдээ уулаасаа цаанаасаа нэг тийм шинэ үеийнхэн гарч ирж өөрөө ирэхгүй нэг тийм юм ирж байсан оюун санааны хэрэгцээ нэгсэн тийм үеийнхэн гарч ирж байна гэж би харж байгаа. Тэгэхээр энэ сонирхол дээр нь дөрүүлээд юу хийх вэ гэдэг асуудал. Тэр юу хийх вэ гэхээр сая сэтгэл судлаач маань хэлсэн.
эцэг эхчүүд хамгийн түрүүнд анхаарах асуудал. Нэгдүгээр бага наснд нь тэр дундаа бүр сургуулийн өмнөх наснд нь номтой харьцуу сурах хэрэгтэй. Уншиж өгдөг. Тэгээд бага наснда номтой харьцаад амьд харьцаа бий болоод ном дотоод ертөнцийн тэр номоо дамжиж хөглөгдөд одоо тэлээгүй байгаа хүүхэд одоо юу гэдэг 15 6 хүрчээд номонд дуртай болно гэдэг бол маш хүнд асуудал. Тэгэхээр хүүхдээ бага настай байхад нь эцэг эхчүүд анхаарч тэр номтой хөрвүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Нэг гац тэр хоёр дахь гац нь тэр төрийн бодлого зайлшгүйнд оролцох хэрэгтэй. Энийг зөнгөөр нь хайж ерөөсөө болохгүй. Энэ бол ард түмний эцэг эхийн хүний өөрийнх нь хувийн асуудлыг гих байдлаар энэ номын бодлогыг орхиж ирдэг болохгүй. Үе үеийн төр засгийн бодлого дээр ерөнхийдөө бол ном засгийн ном соёлын бодлого гэж явж ирсэн. Гэхдээ тэр нь ямар нэг хэмжээгээр учир дутагдaltaй байж ирлээ гэж байна. Сүүлийн 4 жилгээд их чинь ном гэдэг хөтөлбөр гаргасан. Улсын хэмжээгээр, боловсролын бодлогын хэмжээгээр гаргасан. Гэхдээ тэр маань ямар үр дүнтэй болов уу гэдгийг өнгөрсөн 4 жилийн эцэст бид энэ жил тайлангийн бид сонсч чадсангүй. Ямар үр дүн гарваа гэдэг. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ цаана тэр зөвхөн сургуулийн орчинд, номын сангийн орчинд, номонд хандаж байгаа одоо түрүүн хүүхдүүд оюутнууд ярьж байгаа шүү. Номын үн өндөр байна гэж. Энэ бас ном гаргаж байгаа, эрхлэн гаргаж байгаа бизнес эрхлэгч, зохиолч, уран бүтээлчд хандсан тэд нарыг одоо татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлдөг ч юм уу. Ийм янз бүрийн арга одоо механизм бас дутагдж байгаа тал төрийн бодлого. За танд баярлалаа. Эндээс би бас Батбаяр судлаачаас нэг зүйлийг тодруулъя. Оюун чимэд нийтлэлч хийснээр тийм оюун санааны шинэ хэрэгцээг бий болгох шинэ үеийнхэн гараад ирсэн байна. Өнөөдрийн зохиолчид тэр шинэ үеийнхэнд зохиосон шинэ үеийнхний оюуны цангааг тайлах тийм зохиолыг бичиж чадаж байна уу? Яг хатуухан хэлэх юм бол мэрэгжлийн хүүхдийн зохиолчд маань 70 оны хүүхдүүдэд өөрийнхөө үеийн мэддэг байсан 70 оны юм уу 80 оны хүүхдүүдийн сэтгүүн төвшөндөл бичээд байгаа. Гэтэл 2000 оноос хойш хүүхдүүд хэрхэн өөрчлөгдөж хэрхэн олон талтай болж байгаа вэ гэдгийг бол огт мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би бусад ном зохиолын хувьд ч гэсэн ер нь үл тиймэрхүү. Юу гэдгийг бид нар яг та зөвхөн хүүхдээ утга зохиол гэдэг ойлголтын хүрээнд ярьж байна тийм. Яг ухтаа бол мэрэгжлийн утга зохиолын хүрээнд ч юм уу ер нь утга зохиолын хүрээнд бол манай зохиолчдын бүтээлүүд бол яг өнөөгийн уншигчдынхаа оюуны хэрэгцээг хангаж яана уу гэдэг дээр бас их эргэлзээтэй. Тэгээ ер нь бол уншигчид юу хүсэж байгаа юм? Түүнд нь зохиолч зориулаад тэднэрт нийцүүл тааруулж бичигч бас албагүй. Тэгэхээр бол ярих юм бол олон асуудал бий. Зүгээр би эндээс нэг л гарцыг олж харж байгаа юм л да. Юу вэ нөхөр бид нар үндсэндээ бол номын чамд тахтаа би нэг зүйлдээ санал нийлж байна. Ямар нэг хэмжээгээр бол бид нар биш дээ энэ үндэстэн оршин тогтох юм бол 21-р зуунд бид нар ингээд нэг бие даасан улс байя гэж бодож байгаа юм бол зөвхөн уул уурхайн томоохон төслүүдийг биш оюун санааны том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хангалттай олон жил биш өрх бүр үйлдвэрлэгч гэж ярьлаа штэ. Одоо энээсээ татгалзаад татгалзах ч байх уу энийг арай өөрчлөөд өрх бүхэнд номын санжилт гэдэг төсөл хэрэгжүүлж яагаж болдгоо юм. Энэ бол үнэхээр сайхан санаа. Нэг үгээр бол манай мэрэгжлийн зохиолчийн хэлсэн үг байдгийг. Хүүхэд ер нь яагаад номонд дуртай вэ гэвэл дэрэгдэн ном байвал дуртай болдог гэж тийм. Номтой айлдвал шүү дээ уншдаггүй хүүхэд өсдөггүй л байхгүй юу. Тэгэхээр бол яг үнэндээ бол энд нэг төрийн бодлого гэхээсээ илүү шүү тийм ээ. Үр хүүхдийнхээ ирээдүг номтой ойрхон байя гэсэн эцэг эхийн өөрсдийнх нь хүсэл зэргийн асуудал байхгүй юу. Тэгэхээр бол өрх бүхэн номтой болчих юм бол уншдаг хүүхдүүд хэдэн дундаас төрнө. 4 хүүхдтэй айлын 3 нь уншдаг ч юм уу те 5 хүүхдтэй айлын 2 нь уншдаг ч юм уу ганц хүүхдтэй айл бол аргааваараа сууж яхаар бол аав ээжийнхээ авч өгсөн номыг уншаад сууж явах жишээтэй шүү дээ. Тэгэхээр бол бидний оюун санаанд ч хувьсгал хийх шаардлага бий, төр засгийн бодлогот ч хувьсгал хийх шаардлага бий. Зохиолчид өөрсдийнхөө одоо юу гэдгийг энэ төрөл зөв оюун сэтгэлгээнийхээ өнцгийг шинчлэх шаардлага бол байгаа л гэж үзэж байгаа. За бас би үзэгчдээс нэг асуултыг асуумаар нь зэрэгтэл цус хүмүүсээс өнөөдөр ингээд хамаг мөнгөө цуглуулад байгаа бүх мөнгөө сонгоод ингээ хүсэж тэмүүлээд авчиг гэсэн час хийсэн ганц номныхаа нэрийг хэлээч. Тийм ном байна уу? Монголын утга уран зохиолын ном. Магадгүй бас гадаад уран зохиолч байсан болно. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ бас Монголын уран зохиол, Монголын зохиолчдын чанар чанарын талаар нэгэнт ярьсан болохоор тийм ном байна уу? За энд миний хувьд бол яг энэ номнуудыг өөрийн номын санд авчиж байгаа болохоор бүх номнуудыг л хараад үзчихэж байгаа. За түрүүний гарц гэдэг дээр би нэг нэмж хэлгээд бид нэр оюутан байхад энэ номноос хөндөрүүлэхийн алхмыг бас номын сангууд маань хийгээд байгаа юм шиг ажиглагддаг. Яг гэвэл бид нэр орчныг бүрдүүлж чадахгүй байгаа. Их сургуулиуд маань номын сангууд маань бид нэр хуучин яг ширээ сандал дээр суулгаад уншилж штэ. Тэгэхээр бид нэр энэ ном унших энэ зорилт ирмэзлийг бий болохын тулд орчны сайхан бүрдүүлж бий л дээ. Тэр 5 тухтай тохилог орчин номын сандаа бий болгоод өгөх юм бол оюутнууд маань аянда ном уншаад явах бүрэн боломжтой байна. За баярлалаа. Оюутнуудад бас нэмж хэлэх санал байна уу? Гарц байна уу? Хамтдаа бүгдээрээ яаж ном уншдаг болох вэ? За
Баян мөнх хэрэглэгчийн удаа саналаа хэлэх чинь. Номын өргөний хувьд бол одоо жишээ нь одоо номжимдахын хэлдгээр тийм ээ. Хүүхдүүдийг багаас нь одоо ном унших хөвшил одоо сургах хэрэгтэй гэдэг. Манай дээр өдөр болгон нэг ихч одоо хүүхдэд дагуулж ирдэг. Хүүхд нь одоо 3 настай байна уу да. Өдөрт орж ирээд нэг үлгэрээр чигчөөд яг өөрөө ингээ хажуудаа суулгаж уншиж чигчөөд гардаг байхгүй юу? Гарахтаа хоёулаа амир хөрхөн хоорондоо ярьдаг. Ээж нь одоо хүүхдээсээ ингээл асуу штэ. Юу ойлгов миний хүүхэд? Шатаар бууж явахдаа хоорондоо яриа явдаг байхгүй юу? Тэгэхээр энэ мэтчлэн эцэг эхчүүд одоо хүүхдийн ном өргөх гэхээр зөвхөн хүүхд орно гэж битээ ойлгоорой. Бас тий одоо бага ангийн тий одоо бага насны хүүхдүүд унших чадваргүй хүүхдүүд энэ төрөө бол эцэг их нэмээ өвөн дагуулад ороод ирэхэд бол манай хаалга. Би бас энд нэг гарцыг хэлэх гэсэн. Одоо жишээлбэл бид 10 жилийн сургуультай байхдаа зохиолчдтой уулздаг байлаа. Тийм ээ. Тэгээ тэр хүний тухай мэддэг байлаа. Ном зохиолынхын тухай мэдэж авдаг байлаа. Энэ уулзалтуудыг ер нь одоо дээд сургуульд ч гэдэг юм уу, ахлах ангийн сургуулийн дунд бас зохион байгуулалт одоо хэр байгаа юм бол та бүхний хувьд мэдж байгаа зүйл байна. Тийм одоо зохиолчтой уулзах. Жишээ нь би бас энэ үеийг бас алгацсан үе байхгүй. Яг бол миний үед болохоор бас манайг 10 жил байхад ингээд надад бас нэг хүн ярьж гисэн нэг судлаач 7 хоногийн өмнө нөгөө нэг ингээд нэг аймаг дээр нэг судлаач очино. Жишээ нь Дармын Баатаргаа очино. Ингээд Дармын Баатаргааны зохиолыг тэд нэр уншиж байгаад очингууд нь асуултсууд. Хамгийн их асуултсаас хүмүүс хүнээ хүүхдээ шагнадаг тийм юм байсан. Ийм зүйл ер нь оюутнуудын дунд одоо байна уу? Ийм идэвхжүүлэлт байна уу? Номын сангаас нь хийж байна уу? Энэ талаар та бүхэн бас санал хэлээч. Хамгийн сүүлд ер нь ямар зохиолчтой уулзав? Одоо ер нь бидний үед яг тиймэрхүү юм ер нь их анзаардаг шүү дээ. Тийм зохиолчтой уулзсан арга хэмжээ гэж байхгүй харин нэг лектор, мундаг тийм эдийн засаг, бизнесмен, судлаач, профессор, доктор хүмүүсийн лекц зэлтгэлэхээс яг зохиолчтой гэдээсэн ч ерөөсөө санд боохгүй. Ийм зүйл бас та бүхэнд бас дутагдж л байгаа юм байна тий. Тийм ерөнхийдөө бол тэгээд яг нэг цаг үетэйгээ ягаад бүр дасан зогцсон ерөөсөө хүсэж ирмэлцэхгүй. Явцсан дундаа ингээд санал болгол харин үнэхээр дутагдж байгаа юм нэрээ тэх юмсан гэдээ бас үнэхээр бодогдож байна. За тэнд бас саналаа хэлье гэж байна. Бидний хувьд бол яг энэ үед бол оюутан залуучууд маань зохиолчтой ерөөсөө уулзах нь ховордож ийн ер нь уулзаагүй байх. Тэгтээ яг уулзахгүй байна гэсэн муу тал биш л те. Яг бид гэх юм бол тэр зохиолчийн оюун санаас нь гарч байгаа бүхэл зүйлийг бид нар шимтэн уншаад өөртөө өөр өнцгөөс ч юм уу бас нэг өөр өнцгөөс хүлээж авч байгаа юм чинь тэр зохиолчтой уулзнаас бүр илүү ихийг авч байгаатай ялгаагүй. Тийм болохоор бид нар заавал тэглээ энэ нэг дутагдал байна гэж бодохын оронд бүр номын шимтэн сайхан унших хэрэгтэй те. Бүр олон талаас нь өөртөө төсөөлөд өөртөө тусгаж аваад бодох хэрэгтэй. За энэ талаас бас саналын сонсё гэж бодож байна. Нэгдлийн номын санч тас байгаа. Ер нь номын сан дээр хэр их уулзалтуудыг зохион байгуулдаг вэ? Уулзалтуудыг зохион байгуулж байна. Манайх бол үндэсний номын сан учраас цаг үеийн уулзалт бол тэмдэглэлт өдрийн уулзлуудыг байнга зохион байгуулдаг. Тэрнтэй холбоотой бас номын үзэсгэлэнгүүд гардаг юм байна. Үндэсний номын сангийн хувьд бол ер нь даваа тал бол ариун сан хөмрөг одоо 3 сая гаруй олон улсын хэл дээрх номтой. Тэрийг уншигчдад хүргэх арга зам юу вэ гэдгийг л эргэлхийлт юм байна. За танд баярлалаа. За баярлалаа. Ерөнхийдөө нэвтрүүлгийн маань минут өндөрлөгт өгөж байна. Тэгэхээр бид хоёр нэвтрүүлгийнхээ дүгнэлтийг бас хий гэж бодож байна. Манай үзэгчид маань номны тухай ярилцлаа, хамттай байлаа, их халуун дулаан байлаа. За бас ингэж бодоод үзэхээр захин болон хэвлэмэл ном бол хангалттай байна. Гэхдээ энэ талаарх мэдээллийг бас тогтмол хүргэх, энэ талаарх сурчлагыг бас илүү их болгох бас зохистой гэж ийм нэг гарц байна. Бид уншигч болон зохиогчдын амьд харилцаа уулзалтыг тогтмол зохион байгуулах юм бол бас энэ уншилтын идэвхжүүлэлт бас их болох юм аа. Ер нь зохиолчтойгоо уулзч ивэл энэ амьд харилцаа бий болоод энэ бол бас хамгийн үр дүнтэй, хамгийн шилдэг гарц зохиож байж байна. Энэ дээр бас нэмээд нэг юм зүйл хэлвэл бас Нобелийн номын шагналууд гэдэгтэй адилхан гэр бүл гэдэг зүйлээс манай судлаачд маань хэлсэн те гэр бүл гэдэг зүйлээс хамгийн бага нэгжээс тэр ирээдүйн хамгийн сайн хүн төрөх тэр зүйл эхлэх учраас гэр бүлийн орчинд аав ээжүүд хүүхдээ өнөөдөр 7 хоногт 3 удаа кафе юм уу ресторан дагуулж ордог бол 7 хоногт ядаж бүр дагуулж ордог бол сардаа нэг удаа. За ингээд энэ бүр хүүхдэд дур сонирхолтой болох тусмаа энэ байдал улам их болно гэж би бас найдаж. Энэ бас нэг гарц. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань өөрсдөө бас гарц хайж байгаа ах гэж бодож байна хамтдаа. Тэгэхээр та бүхэнд шинэ шийдэл санаа байх юм бол манай нэвтрүүлэгт хэлээрээ холбогдорой. Энэ одоо шинэ гарч байгаа шийдэл санааг бүгдээрээ хамтдаа амьдралын хөрсөн дээр буулгая. Басгүй номын санд нэвтэрч байгаа шинэ техник технологиудын талаарх мэдээллийг бас номын сангууд илүү хүргээсээ бас илүү их мэдүүлээсээ сурталчлаа гэсээрээ бас нөгөө юугаа номын сангийн идэвхжүүлэлтийг бас маш их болгоосаа гэж хүсэж байна. Энэ бол бидний хайж байгаа хамгийн гол гарц. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Маргааш
бас энэ цаг мөчид бас бид нэр өөр нэгэн сэдвээр ярилцах байгаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баяр та үзэгчтэй.